тооцон бодох физик гэж хичээлийн дугуйланг одоо энэ жилээс эхлээд Эрдэнэ их сургууль дээр бид нэр хичээлүүлж эхэлж байгаа. Тооцон бодох гэд ярианаас эхлээд физик, математик, компьютерийн технологи гурыг нь одоо уулзвар дээр очиж тэр гурыг мэддэг хүний хийдэг зүйлийг л одоо тооцон бодох физик гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ зүйлийг бол ерөөсөө инженерчлэл, за тэгээд эдийн засаг, шинжлэх ухаан гэл хаан тоо байна. Тэнд ашиглаж болдгоор энэ давуу талтай байгаа даа. Тэгэхээр энэ цус хүүхд маань физикээ сайн мэдчихнэ, компьютер сайн мэдчихнэ, давхар математикийн чадвар нь ингээд агчдаг ийм давуу талтай дугуулсан байгаа. Хүүхдүүд маань одоо Монте Карлогийн ойролцоол, Хартрибогийн ойролцоол гэсэн ойролцоолуудыг сурсан. За тэр ойролцоолынхаа хүрээндээ янз бүрийн зүйлсүүдийг одоо загварчид сурж эхэлж байгаамаа. За Сэмэ сануу намайг Лавжавын Анангоо гэдэг би C2 ангиас суралцдаг. Өнөөдөр болохоор би диффузийн үзэгдэл болон Монте Карлогийн ойролцоол гэдгийг ингээд тайлбарланаа. Би яг энэ аргаар ингээд сум шидэх туршилтыг загварчилсан. Тэгээ ингээд 50 сум шитгэхэд 41-ийн дотор тэгээ үлдсэн гадаа тэгээд яг энэ Монте Карлогийн ойролцоол гэдэг аргаар болохоор P тоог олж болдог. Тэгээд энээр P тоо харагдаж байна 318. Тэгээд 328 гээд 50 сум шитгэхэд 328 гээд арай бага төгсөн байна. Тэгээ 1000 сум шитгэхэд 781 дотор тэгээд 312 гээд P тоотойгоо арай илүү дөхч өгсөн байна. Тэгээд гадаа буусан ингээд сумны график харагдаж байна. Улаан нь болохоор дотор буусан сумны график харагдаж байна. Тэгээд арай илүү ингээд их сум шитгэх юм бол P тоотойгоо илүү дөхч өгдөг. Тэгээ хүүхдүүд маань энэ жил ер нь ингээд олимпиаданд зорж орж эхэлсэн. Тэгээ миний хувьд ямар зорилго тавьсан бэ гэхээр би физикийн багштайгаа ярьж байгаа. Бид нэр олон улсын олимпиаданд хүүхдүүдэд орж ирсэн. Тэгээ олон улсын чанарын бас дараас нь юм олон төрлийн юм дамжлагтай юм уралдаанууд байдаг. За тэрний нэг нь бол сая болсон одоо Сколковскийн сангийн нэрмжид одоо старт гэдэг олимпиадад манай сургуулиас мэдээлэл зүй болон физикийн хичээлийн нийт 21 суралцагч оролцсон. Тэр 21 суралцагчаас физикийн төрөлд бол 17 хүүхэд орсон. 17 хүүхдээс нь бол одоо 1-р байрын шагналыг бол 4 хүүхэд хүртсэн. 2-р байранд маань 4 хүүхэд, 3-р байранд 1 хүүхэд орсон. Тэгээ үлдсэн хүүхдүүд маань бүгд даалгаврынхаа одоо гүйцэтгэлийг 60-аас 70% гүйцэтгэжсэн. Нөгөө талаар энийг юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр манай сургуулийн хүүхдүүд маань аль хэзээний олон улсын одоо тэмцээн уралдаанд оролцох, олон улсын олимпиад, илтгэлийн уралдаан, тэмцээний уралдаанууд оролцох төр шаардлага нь аль хэзээний бэлэн болцсон. Заримаас нь ингээд ороод амжилттай оролцоод явагдаж байгаа харагдаж байгаа. Энэ нь одоо манай сургууль дээр хэрэгжиж байгаа тэр физик, математик, англи хэл, за тэр бусад хичээлүүдийн гүнзгийрүүлсэн хөтөлбөртөө бас олон жил одоо багшилж байгаа энэ сайн багш нартай би бас холбож үзэж байгаамаа. Эрдмийн эхлэл ерөнхий боловсролын сургууль. Дэлхийн Монгол иргэнийг бэлдэнэ.